За сайн байцгаана уу бүгдээрэндний өдрийн мэнд. Та бүхэн анзаарсан бол би сүүлийн 1 жил гаруй хугацаанд баг бичлэг хийгээгүй. Тэгээ энэ хугацаанд бол нэлээд завгүй байлаа. Солонгост онлайнаар загварын стилистийн чиглэлээр сураад сая 2 сар төгссөн. Түүнээс гадна үүнээс тусдаа бас өөрийгөө жинхэнэ тийм стилистийн онл практик шалгалт өгөөд үнэлгээ авъя, өөрийгөө сориод үзээгээд тэгээс өнгөрсөн жилийн талаар шалгалт өгөөд 2 удаагийн шалгалт өгөөд стилистийн тийм үнэлгээтэй болсон. За түүнээс гадна Солонгост амьдарч байгаа хүүд Солонгосын одоо тийм онлайн сургалт хичээлийн платформ дээр өөрийнхөө нүүрний дасгалын тийм хичээлийг тавих гад солонгосуудтай хамтраад ажиллаад одоо удахгүй бас энийг хичээлийг онлайнаар тавих гэж байгаа. Гэх мэтээр нэлээд олон зүйлүүдийг үндсэн ажлынхаа хажуугаар амжуулаад байсан болохоор YouTube бичлэг хийх зав хангалттай гарсангүй. За тэгээд үүнээс гадна бичлэг хийхгүй яваад байх төрөсөн бас нэг шалтгаан байгаа. Тэр нь одоо миний энэ хичээл голдуу хичээл заадаг бичлэгний доор амаа хангалттай нээж чадахгүй зовцсон юм бэ. Эсвэл шүдээ зугаад яриад авах юм гэдгийг бичээд идэв. Тэгээ амаа ангаад чадахгүй зовцсон юм бэ гэдэг нь яг юу гэсэн үг юм би тэрийг ойлгохгүй байгаа. Шүдээ зугаа яриад авах гэдэг нь шүдээ зуучих юм бол энэ чинь уруул нь хөдлөхгүй, ам нь хөдлөхгүй. Шүдээ зуuna гэхээр би одоо ингээд шүдээ зуусан байхад миний уруул хөдлөхгүй байгаа сте. Тэр шүдээ зуухгүйгээр яриад авах шүдээ зуугаад авах ингээд идэг. Ингээд ийм бичээд ахаар ерөөсөө тийм бичлэг хийх тийм сэтэл төрөхгүй, мотивац байхгүй болдог юм байлээ. Яагаад ингэж зүгээр өөрийнхөө байгаад яриад авах чи амаа ангаад чадахгүй зовцсон байгаад байгаа юм бол гэд өөртөө бас дүгнэлт хийлээ. Тэгээ ерөнхийдөө ингэж хараад ахт миний одоо шүд эрүүний бүтцэд бол өөрчлөлт орсон. Тэрнээсээ болоод одоо эрүүний нэг тал нь ингэж дээшээ, нөгөө тал нь болохоор ийм доошоо. Тэгээ энэ тал руугаа арай өргөдөөд энэ талаагаа доошоо. Бас ингээд шүд нь болохоор дээд шүд нь урагшаа нилээ ингээд дорсооцсон. Тэгээ доод шүдээ давцсан тийм байдалтай байгаа. Ингээд ирэхээр одоо амны тэр зай гэдэг юм уу? Амны хөндий зай нь арай багасаад тэгээ ярихаар нөгөө дорсоогоо тэгээ доошчин шүдээ шин дагаад уруулаас тэр доор харагдаж байгаа. Тэгээ ингээд ирэхээр нөгөө хүн харахад шүдээ зуугаад байгаа юм шиг, амаасаа ангаад чадахгүй байгаа юм шиг тэгж харагддаг юм шиг байгаа юм. Яг үнэндээ бол энэ тэгээ эрүү шүдний нөлөөнөөс болоод тэгж харагдаж байна гэсэн үг. Тэр бичээд байгаа зовцсон ингээд бичээд байгаа хүмүүс тайлбарлахад бол ер нь амд 3 уруу орж явах юм бол амаа сайн ангаад чадчихээн гэж үздэг. 2 3 орчоод 3 дахь уруу орохгүй байх юм бол энэ яг жинхэнэ амаа сайн ангаад чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол одоо би харуулъя. 3 байтгаа 4 уруу хангалттай орж байгаа. Хэрвээ амаасаа ангаад чадахгүй байх юм бол ингээд 2 уруу орлоо. Тэрнээс цааш явахгүй гэсэн. Тэгэхээр би 2 уруу орлоо дахиад 3 уруу оруулах гэж үзье. 3 уруу бол хангалттай орж байгаа. Түрүүн харуулсан 4 хүртэл орж байгаа. Тэгээд яг хоо энийг одоо шүдээ зугаа яриад ах юм амаа ангаад чадахгүй ингээд яг бичээд ахыг бол би нэг тоохгүй. Гол нь мэдрэл муутай юм шиг нөө өөр бас юу гэзэлээ зовцсон царайтай. Тэгээ ингээ одоо ингэж бичүүлэн би хүмүүст одоо бичлэг хийх, дасгал заах ямар шаардлагатай ингэж одоо дөрөс тийм бичлэг хийх мотивац дур сэдэл бол ерөөсөй байхгүй болцсон. За бас хиймэл харагдаад байна. Нүүрний хуурилгүй байна гэж хэлдэг. Тэгээ энэ бас ялгаагүй нөгөө эрүү шүдний байдалтай холбоотойгоор тэгж харагдсан юм шиг санагдсан. Түүнээс иш одоо ботокс, тиймэрхүү вирусыг хийлгэж байгаагүй. Эсвэл одоо тэр хүмүүсийн хүсэж байгаа шиг тийм хүмүүсийн хөгжим баясгах цэнгээд маягаар одоо хийх эмоцтой нүүрний уралтай ярьж чадахгүй байгаа болохоор бас тэгжээж яж магадгүй. Гол нь миний энэ сувг энэ оруулдаг бичлэгүүд чинь голдуу ур чадвар дасгал заах тийм бичлэгүүд байгаа. Тэгээд дасгал заахад бол тийм яг тийм цэнгэнд тийм нэвтрүүлэг шиг тийм айхтар хөгжилтөөр нүүрний хууралтайгаар эмоцтойгоор заах ямар ч шаардлагагүй байдаг. Ер нь бол хүнийг одоо тэр ярьж байгаа зүйлээ дуу аваагаараа эмоцоор хүргэхийг бол 4 хэлбэр төрөлд авч үздэг юм бэлээ. Тэр нь болохоор одоо яриан тоон нь одоо гар шиг, эсвэл ус шиг, газар шиг, салхи шиг гэд ийм 4 төрөл хэлбэр байдаг. Миний бол яриагаа өргөх тэр дууны тоон нь бол голдуу ус маягийн байгаа.
Тэгэхээр одоо намуухан дүлгөөхөн гэсэн үг. Тэр нь ч одоо би голдоо дасгалын имчилгээг оруулдаг, тэрэнд яг тохирдог гэсэн үг. Түүнээс биш ингээд хөгжөөнд цэнгэнд нэвтрүүлгийн тэр эмоц шиг одоо гар шиг асаад ч юм уу салхи шиг тийм хөнгөн тэгэж одоо ярих ямар ч боломжгүй. За гар шиг гэдэг нь болохоор сайн байцгаана уу гэхэд сайн байцгаана уу гэл иймэрхүү одоо гар шиг. За салхи шиг гэх юм бол сайн байцгаана уу гэд иймэрхүү. Газар шиг гэхээр одоо сайн байцгаана уу гэдэг юм арай жинтэй. Тэгээ надаас хийх их нүүрний хойрол өсөд байгаа хүмүүст хандаж хэлэхэд бол эн чинь энэ дасгал заадаг суугаа. Тэгээд сууг байсан одоо хүртэл тэгэхээр тийм дасгал заадаг суу руу орж ирчээд хүнээс нүүрний хойрол шаардаад байлгүй өөр одоо тийм цэнгэн тийм өөрийг чинь баясгасан тийм оршин шогийн ч юм уу тийм нэвтрүүлэг суугаа үзээд баясаач ээ. Заавал ийм дасгал хичээлийн сууг дээр орж ирчээд хүнийг нүүрний хойрлгүй байна, амаа хангаж чадахгүй байна гэхээр чинь өөрөө бараг дунд нь төөрцөө өөрийнхөө юу өсөж байгаа мэдгүй эсвэл үүсэх юм а буруу үзчихэд ингээд байгаа юм шүү. Жоо өрөвдөлтэй байл гэж хэлмээр. Тэгээд тэр комент дээр бол үнэхээр зүгээр л юм ба зөв л хогийн урамл хог хаягдл гэсэн. Тэр хогийг бол яах хэвээр зүгээр л ингээл базаад хогийн сав руу хайсан дээр түүнээс ш одоо тэр хог ийшээ орвол яг болохгүй өстэй. Тэгэхээр би бол тэрэнд имзэглээд авахгүй гол нь цаашдаа бол юм дасгалын имчилгээ хийх тийм сэтэл байхгүй л болсон. За эсвэл одоо нүүрний дасгалаа хит их хийгээд нүүрний хуйрлгоо болцсон юм уу гэж бас зарим нь асуугаад байдаг. Тэгээ энэ нь бол яг бас над санаа тавиад дасгал нь арай ихтэй байгаа юм шиг гэсэн байдлаар л хараад ах шиг байна. Миний хувьд бол тэр нүүрний дасгалыг дандаа хийгээд авах тийм цаг зав байдгүй. Одоо л хэд ойр баг хийгээгүй болохоор энэ нэг арай сул тал нь ингээд унжаад эхэлж ин иймэрхүү маягтай л байна. Тэр нь дасгалын ингээд хичээл оруулахад тэр дасгалтаа л уулна анхаараа тэрийгээ сураад авбал зүгээр ахын тэгтэл ингээл аман ингээд ахын нүүр нь ингээд ахын ингээд шал өөр юм хараал. Тэгэхээр иймэрхүү маягаар одоо цааш дээр нь бичлэг хийх шаардлагагүй байна гэдэг дүгнэлтэд би хүрсэн байгаа. Тэгээ суугаа бүр хаачдаг ч юм уу гэд бас бодож үзлээ. Тэгтэл яг өнөөдрийн байдлаар 5112 дагагчтай болсон байна. Тэгээ 5000 гаруйгаас үзэгч дагагчаа хүндлээд суугаад хаана гэхээс илүү цаашдаа одоо энэ маягаар ерөөсөө бичлэг хийх хэрэггүй юм байна. Тэрний оронд одоо суугаа жоохон шинжлээд шинэлэг маягаар бичлэг хийжээ гэсэн тийм дүгнэлтэд хүрсэн байгаа. Цаашд бол шинээр яг бичлэгтэр бол миний нүүр царай бараг гарахгүй, гарсан чаяал гарна. Тэгээ нүүрний тийм дасгал бас орж ирэхгүй. Голдуу одоо шинэлэг хэлбэрийн энэ иймэрхүү төрлийн хэлбэрийн видео бичлэг нь болохоор 3-4 жилийн өмнөөс олон улсад дэлгэрээд тэгээ одоо бас Герман, Филиппин, Малайз гэх мэт улсуудаас хүмүүс иймэрхүү маягаараас бичлэг хийж эхэлдэг болоод байгаа. Тэгээ ерөнхийдөө бол хүмүүст их тайвшрал өгдөг нэг төрлийн ASMR тиймэрхүү бичлэг гэсэн үг. Гэтэ бол нөө хоолны бичлэг, хоолны ASMR биш. Энэ шинэ төрлийн тиймэрхүү бичлэгүүд байгаа. Хамгийн гол нь одоо хүмүүст их тайвшрал өгнө. Үүн дээр бас ингэж хүмүүст янз бүрийн тийм амьдралд нь хэрэгтэй санаа оноо өгөх тийм бүтээлч зөвлөд бас тасгагдах болно. Ингээд өнгөрсөн хугацаанд миний сувгийг байнга үзчихсэн, миний сувгийг дагаж ирсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээ сувгаа шинжилж байгаа. 2 сарын дараагаар дахин уулзцгаая. Дахин уулзлаа баяртай.